Сайн байцгаана уу? Намайг Арднаа Цэрэн гэдэг. Өнөөдөр хүүхдийн камер хоолойн мэсцлийн хэмжээ нэг өдөртөө танилцгаая. Орцгоё. Сайн байна уу? Өглөөний мэд. Сайн. Сайн байна уу? За өглөөний. Сайн хамсаасаа. Өглөөний мэд сайхан. За манай засгийн өдөр тутмын үйл ажиллагаа хагалгааны эхлэл болох хурлаар эхэлдэг ба. За өглөөний мэд. Сайн байцгаана уу? Өглөөнийхөө яриг эхлэе тийм ээ. За өнөөдөр манай 2 өрөөнд хагалгаа орно. Өрөө номер 2-т хагалгаа орхон. За хагалгааны мэдээллийг өндөр хэмжээтэй танилцуулах ба. За өнөөдрийн үед дунгийн суулгацын мэслэл болохоор ерөнхий мэдээ алдуултад зүүн талын чихний чамархаа арга хүрцээр дунгийн суулгацын мэслэл төлөвлөгдсөн байна. За өглөө. За өглөөний минь манайхаа. За өглөөний минь. За хагалгаа эхлэх хүүхдээ авцсан. За би сая хяналт хийгээд сэрэг юуны хагалгааны өмнөх өрөөнөөс хүүхдээ аваад ирлээ. Унтуулаад хийж гин. Дунгийн суулгах хагалгаа маань ерөнхийдөө нэг 230 минутаас 3 цаг орчим. Өргөжлөлт хагалгаа байгаа. Дараа 2019 оноос хойш бид нэр өөрсдөө бие даан хийж энэ хагалгааг нутагшуулсан байгаа. За энэ удаагийн тохиолдол маань бол 3 настай хүүхэд сонсголгүй гэдгээ онцлуулсан. За ингээ хагалгаанд орсон. За эрхэм баяр. Авахтай инх хүслэн 3 настай мэс-төслийн урьдчилан сэргийлэлт хийгдээд антибиотик авагдсан. За мэс-төсөл хийхэд санал нэгтэй байна. Чигээр шар байна. Дунгийнхаа дугуй цанхыг нээж электродоор шургуулахад бэлэн болгодог хэсэг байгаа. Одоо яг дотор чихний хэсгөө яг дунгийн боцоос өгөлөрсөн. Дунгийнхаа дугуй цанхыг нээх хэсэг маш нарийн ажиллагаа явж байгаа учраас бас яг үүндээ бичлэгээ бас нэг сатармар байна. Суулгах байгаа. Өөдөө процессор хүүхдийнхээ авах ясанд суулгаж эхэлж өгдөг. Энэ овгорын доор усаа нэмээ. Сар 4. Электрод байршуулцлаа. Одоо сонсголынхаа эмчнэрийг дуудаж одоо хамгийн суулгацынхаа асаалтыг хийлээ. За хэмжилтээ эхэллээ. Шалгаад үзчихээ. Электродууд маань хэр суусан байна гэдгийг хараад. За энэ одны харж байна уу те ингээд 1-ээс 22 хүртэл бүх электрод орчин байна гэсэн. За ингээд ногоон тэмдэглэгээтэй байна гэдэг чинь хэвийн сайхан суусан байна. За 20 дээр баг зэрэг өндөр байна. Гэхдээ энэ бол явцын дунд бүх цансаад ирэх тусам ингээд багасаа авчдаг байхгүй. Тэгэхээр энэ долгионы хариу урал нь бол энэ дунгийн суулгацын эцэслээ хамгийн чухал хэсэг байгаа. Тэгэхээр энэ суулгац маань үр дүнтэй болох уу, хаалгааны дараа хүүхд маань сонсох уу гэдэг маань яг хаалгаан дээр илэрч байгаа энэ хариунаас хамаардаг. Одоо амжилттай болсон гэсэн. За амжилттай болсон байна. За бүгдээ баярлалаа. Манай 2 дахь хүүхэд төрөлхийн сонсголгүй төрсөн. Тэгээд эхнийхээс скрининг хийгдээд
онцлогдоод одоо дунгийн сонсгол оруулах дунгийн сулгацын хаалганд өнөөдөр орж ийн. Дунгийн сулгацын мэс заслаар бол өөрөө бахархаж авдаг. За жаргал хүү гэж одоо амгаахын шинжилгээ ухааны их сургуулийн одоо багш одоо зөвлөх эмч анх 2014 онд энэ мэс заслыг нотогшуулаад үүнээс хойш залуу эмч арднаас цэрэнгээр тэргүүлсэн баг маань энэ хаалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Хүүхэд маань үеийн хинчгээ сонсож, сурч, мэдэж боловсрч чадна гэдэгт нь маш их итгэлтэй байна. Тэгээд их нэлхсийнхаа эмч нарт бүгдд нь баярлалаа. Өнөөдрийн мэс заслын хувьд бол амжилттай болсон, амжилттай дууссан. За ингээд мэс заслынхаа үр дүнг 1 сарын дараа одоо аппарата асааж хүүхэд маань хэрэг хариу урвал авж байгааг шалгаж үзэх хэрэгтэй. За ингээд өнөөдөр цуг байсан та бүхэндээ баярлалаа. Анх чимээ авч байгаа юм бол зарим зочрон, зарим нь баярлан, зарим нь юу болж байгааг сайварлахгүй ойлно. Энэ бас нэлийн сэтгэл дотлоолсон. Яагаад та. За. Тэ, ер нь бол тэр сонсноо. Юу болж байна тэнд? Тэнд юм болоод байна да, тийм ээ. Нөө тийм харин тийм. Сонсоод байна. Сонсно гэж юм гоё байдаг хөөхгүй. За манай хот утгагүй сонсохоор гараа өргөдөг алах юм. Тэр. Эхний асуулт бол хариу урвал маш сайн үр дүнтэй байсан. Тэгээ одоо ингээд цаашдаа танаа хот одоо сонсож эхлэх нь байна. За баяр хүргье. За одоо тэгээ хилцлээ. Хилцлийнхаа эмчээс зөвлөгөө аваад явах юм шиг. За тэгэхээр халааны дараа амийн гол юм бол хүйс ирээд хилцлээ. Тэгээ эцэг ихийн оролцоо маш чухал. Хүүхдээ амын сайн ажиллах, одоо сонсгол суугах, аваа илүү сурах, цаашлаад үг хэлбэл яриулт сурах асуудал шүү дээ. За хил заслын үйл ажиллагаа маань 2 жил орчим үргэлжилнэ. За үе шаттайгаар хүүхдтэйгээ болон гэр бүл сонсголын эмч, мэсцлийн эмч нартайгаа хамтарч ажиллаад 2 жилийн дараа хүүхдийнхээ хил яриаг үнэлнэ.